Улирлын чанартай томот өвчний үед одоо бэлэн байдлыг хангах чиглэлээр дүүргүүдийн эмнэлгүүд дээр ажиллаж байгаа. За энэ Багнуур дүүргийн хувьд бол одоо томот өвчний амбулаторийн үзлэг одоо 3.6%-тай гэж байгаа. За тэгэхээр энэ одоо сая бас амралтын 3 хоног байлаа. Одоо өнөөдрийн байдлаар дүүргийн эрүүл мэндийн төв болон 2 өрхийн эмнэлгээр орж үсгэд бол одоо томот ус өвчний одоо энэ амбулаторийн үзлэгт эзлэх хувь бол нэлээдгүй бага байж байгаа. Гэхдээ бас хамгийн гол нь ажлын бус цагаар амралтын өдрүүдэд ажлын оройн цагаар бол одоо энэ хүлээн авахын эрүүл мэндийн төвийн хүлээн авахын үзлэг нэлээ ихсэж байгаа. Энэ дээр бол одоо бид нэр бас анхаарах ёстой хаана энэ дээр өрхийн эмнэлгүүд нэгдүгээр сайн ажиллах ёстой, хоёрдугаарт эцэг эхчүүд маань одоо хүүхдээ өвдсөн даруйд өрхийн эмчээсээ ирж зөвлөгөө авах ёстой байгаа. Орны одоо үндсэндээ хүүхэд маань нөгөө 40 ортой 42 ортой гэж хэлсэн байж байгаа. За дээрэс нь нэмээд бол бас хүүхдийн засаг дотор одоо 30 орыг одоо нэмж ажилуулах боломжтой. Энд бол одоо хүүхдийн тоглоомын өрөө байна, галтгооны өрөө байна тий. Ингээд одоо бас өшөө дээрэс нь одоо тусгаарлах өрөө байж байгаа тий. За ийм одоо өрөөнүүдийг бол одоо нөөцлөд ашиглах боломжтой 30 ор. Үүнээс гадна бид нар бол халдвартын больниц зур бол угсаа дэлгэдэг байж байгаа. За энд бол одоо 25 хүүхэд гэх бол боломжтой. За тэгээд дээрэс нь бол өшөө одоо дотрын засгийн нэг корпусыг бол ашиглаж болж байна. За тэгээд дээрэс нь сургалтын заал гэдэг одоо бас нэлийн томоо одоо заал байж байгаа. Энийг одоо бас нэмж ашиглах боломжтой. Өөрөөр хэлэх юм бол одоо яг жинхэнэ одоо дэгдэлтийн үед бол хүүхдийн засгийнхаа 40 орон дээр нэмээд 80 одоо 6 орыг бол нэмж ажиллах боломжтой. Үндсэндээ бол 102 орыг одоо 102 ороор одоо ажиллах боломжтой. За хүний нөөцийн хувьд бол эмчнэр бол одоо хэдийгээр одоо хүүхдийн мэрэгчлээ боловч өөр одоо мэрэгжлийн одоо ажлыг хийж байгаа. Одоо 10 эмч бол байж байна. За ингээд нэмэгдээд бол 10 эмчийг хүүхдийн эмчээр ажиллах бол боломжтой. За мөн тэрнээс гадна одоо бас тэтгэврт гарсан. За өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа. За бусад одоо бас хувийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа одоо эмч бөгөөд сувлагч нарыг одоо бас ажиллуулах бол боломжтой байгаа. Багнуур дүүргийн засаг дараа орлогч Теотхон болд. Өнөөдрийн дэцэдэр халуусан ажлын хэсгийн гол зорилго нь мөн одоо хүүтний улирал эхэлж байгаатай холбогдуулаад амьсгалын замын халдварт өвчин, томот өвчний дэгдэлтийн үед дээр дүүрэг орнотыг дүүрийн төр захиргааны байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудын хоорондоо уялдаа холбоо хэрхэн яаж ажиллах тал дээр бас мэдээлэл сойрчиж ингэж ажиллаж байна. За манай Багнуур дүүргийн эрүүл мэндийн төв нөөрөө хүүхдийн 40 ортой юм тасагтай. За өнөөдрийн байдлаар тасаг тэмцлүүлж байгаа хүүхдийн тоо 41 хүүхэд байна. За хараахан яг томот өвчний дэгдэлт бол дүүргийн хэмжээнд айхтар анхаарал татхуйц хэмжээнд бол очиагүй байна. Гэхдээ ер нь бол бид нар цаг агаарын байдлаар шалтгаалаад хүүхдийн улирал эхэлж байгаатай холбогдуулаад ард ирэг дээрээ за ерөнхий боловсролын сургуулиудаараа за сургуулийн боловсролд эсрүүлгүүдээрээ дамжуулаад нийгмийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулаад одоо энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх айл болохоор одоо бага одоо нөхцөлтэйгээр бага одоо дархалттайгаар энэ халдварт өвчнийг хэрхэн одоо ангижрах уу гэдэг талаар сургалт мэдээллүүдийг тогтмол сайн өгж байгаа. За урьдчилан вакцинжуулалтыг бол цэцэрлэгүүдээр 100% хийж ингэж дүүссэн. За одоо бол өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулаад за бас байгууллагч нэгжийн хамт олонд одоо вакцинжуулалт ажил хийгээд ингээ явж байгаа. Ер нь бол өрхөр үзүүлэх хүний тоо бол 7 хоногийн эхний өдрүүдэд болохоор нэлээ их байдаг. Сүүлийн өдрүүдэд болохоор арай багасчдаг. 1-ээс 3 дахь удаа бол одоо нэг эмчтэр бол хамгийн багадаа 40 тэрнээс дээш бол үзүүлнэ. Тэгээд томот ус өвчин бол ер нь бол 40 хүнээс 10 нь л ер нь бол ханиад томуугаар үзүүлдэг. Тэгээд зарим нь хоолой өвдсөн. Яг ханиад томоогийн шинжилэрсэн нь бол нэг 6 хүн л байгаа өнөөдрийн байдлаар бол Ирсэн үү? Хоёр ирсэн байж байгаа. За нэг нь бол харцангуй бизнесийн үйл мэндийн газарлуу болон хөсөөд бол хүмүүст мэдээ бол явуулж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг зүйл харагдаж байгаа юм байна. Сурахтай юм байна. Өөр боосараа болж байгаа. Тэрэн шиг гадна төвчлөлтэй ажилладаг гэж хэлж байна. Олчтой сумын эмч хийж ирсэн. Спичийн энэ хонж байгаа тэрэнд илэрх нь бол дөрөв эмч хийж байгаа тийм дөрөв эмч. Доктор энэ дэвтэр уцаач. Одоо уцаах жоох зөвлөгөө өгч байна. Өтгөн дээр хийхээс агаараар үзлэхээс шаардлагатай. Доктор. Манай орон нутгийн уурхай хэсгүүд бас их болсон чинь.
Манай цээгүү одоо гэр бүлдээ унтарсан. Хөөс айгүй яа. Tapi я барьлаа суулгах юм. Юм даа. За боо давхар бол бүр Саяны юунд бол орж амжаагүй. Цэгийн шинээр орчдөг. Одоо л За чиний уучлаг надаас нэгс нүгтэй байгаа. За зүг. За. Надаас нэг насныхыг би яагаад асууад байна гэвэл чи 7 хоног болох уу? За. Жил хэдэн ээж төрөлтгөө?